Өнөөдөр бүгдээрээ Японы Kanetsu түнэлийн энгийн үед нэг ч хүн нэвтрхийг зөвшөөрдөггүй бүрэн хаалттай нууц бүс рүү хамтдаа аялцгаая. Токиогоос өвлийн улиралд цасгүй дулаахан гарсан ч энэ түнэлээр гараад ирэнгүүт шууд зузаан цагаан цас угтдаг гэвэл та үнэмшгүй. Энэ бол нэг талаараа ороход нэг улирал, нөгөө талаараа гарахад тис өөр орон зайд очисон мэт мэдрэмж өгдөг гэдгээр алдартай газар байгаа. Японы хоёрт ордог хамгийн урт Kanetsu түнэл гэж байгаа. Энэ хоёр түнэлийн голд байрлах аваар гамшиг үед ашиглах зориулттай тусгай хонгил байгаа. Энэ нууцлаг хонглын гүн рүү явбал хоёр дахь хаалттай хэсгийг өнгөрвөл Цельсийн 12 градус буюу сэрүүхэн орчин таныг хөхтөн бүр хадны завсраар 6 жилийн турш шүүгдэж гарч ирсэн шууд ууж болох маш цэнгэг байгалийн усны ундрагч байдаг. Энэ нь гамшиг үед болон усал аваар гарсан үед хүмүүст хэрэглүүлэх зорилготой байгаа. Тэгээд энэ хонглын ус нь кальц гэх мэт эрдэс маш багатай хэд зөөлөн ус гардаг болохоор хоолойнууд нь зэвэрнэ гэх мэт асуудал гардаггүй гэж байгаа. Энэхүү авраг байгууламжийг тасралтгүй ажилуулахын тулд газар доор асар том цахилгааны систем ажиллаж байгаа. Тэгээ бүр гаднаас нь ирж байгаа 66 мянган бойлтын өндөр хүчтэйг 22 мянган бойлт хүртэл буулгаж түнэлэг бүхэлдэн цахилгаанаар хангадаг байна. Тэгээ эрсдэлтэй учраас энд энгийн үед нэг ч хүн байдаггүй, бүгдийг автомат системээр удирддаг гэж байна. Мөн тоггүй үед ч ажиллахад зориулсан төвтэйгөө шууд холбогдох утас гэх мэт байрладаг юм байна. Тэгээд эндээс дахиад цаашилбал 3 дахь зэрэглэлийн хүн нэвтрэх хориотой хэсэг бид нарыг ухтана. Тэгээ бараг 1 цаг алхах тайны урттай хонгил угтж байгаа юм байна. Тэгээд хамгийн хэцүү нь одоо эхэлж байна. Тэрний үг гэж Токио цамхагтай тэнцвхүүц 180 метрийн өндөр бүтэн 610 шатар дээшээ алхаж байж сая нэг дээшээ гардаг тийм зам бид нэр хүлээж байгаа. Газар дээр гарах зорилготой дээшээ явж байгаа л гэж байгаа болохоос биш яг гэж дээшээ яваад байгаагаа бас сайн мэдэхгүй. Дээшээгээ авирж байгаа телевизэн сэтгүүлч нь хүртэл яг юуны төлөө ийм нарийнхан бэлдсэн хонгил байдаг юм бэ гэд хэд удаа замдаа асууж ярьж исэн. Гамшигын үед ашиглах шат гэвэл арай өөрөөр шийдэж болох байсан босуу гэж ерөнхийдөө өөрөөсөө бол асууж илээ. Тэгээд 45 минут тасралтгүй алхасны эцэст дээдэлтэй гарч ирсэн. За тэгээд нэлээд алхаж дахиж дээшээгээ гарсны дараа хамгийн сүүлчийн хаалгыг нээхээс өмнө уг төмөр хаалгыг маш олон удаа хүчтэйгээ цохиж маш хүчтэй дуу чимээг гаргаж юм байна. Яагаад гэж асуудал энэний цаана амтан болон хүмүүс ингэж байлаа гэж бодох юм бол осол аваар гарах мөргөлдгөөс сэргийлж байгаамаа гарах чинь гэдгийг илэрхийлж байгаа гэсэн чинь нөгөөх нь уулын орой дээр байж таарсан. Гэхдээ бас зүгээр ч нэг уулын орой биш. Энэ нь түнэлийг хагааржуулж байгаа гол их үүсвэр буюу агаарын системийг авдаг гол энэ цоног хоолой нь байж таарсан. Хүмүүсийн аюулгүй байдал технологийн шийдлийг дээр зэргээр хангасан Японы инженерчлэл үнэхээр биширмээр санагдлаа. Тэгээ та бүхэнд хэрхэн санагдсан бэ? Бодлоор доор комент хэсэгт хуваалцаарай.